За юуны түрүүнд саяны уралдаар бол аймгийн иргэдийн уралд аймгийн засаг даргаас хэд хэдэн асуудлыг өргөн барьж төлөөлөгчдөрөө хэлцүүлж батлууллаа. За үүнд нэг хэд хэдэн зүйлийг бас онцолж хэлэх нь зүйтэй. Тухайлбал авилга ашиг сонирхлоос ангид байх энэ залтын тухайд бид аймгийн дэд хөтөлбөрийг 21 аймгаас анх удаа санаачилж оруулж батлуулж байгаа. За энэ авилга ашиг сонирхлоос ангид байх хүрээнд хөтөлбөр боловсруулж хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой хөрөнгийг гаргаад энэнийхээ хүрээнд иргэдийн мэдээллийг сонсдог бай. Авилга ашиг сонирхлоос ангид байцаагч ажилуулъя тий. Авилгатай тэмцэх газар урд нь ажиллаж исэн байцаагч ажиллагаа байсан. Тийм байцаагчийг бид нар орон нутгаас ажилуулъя. За мөн одоо соён гэгэрүүлэх тал руу маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулъя гэдэг энэ санаачлагуудыг бол тусгаж оруулж за мөн одоо иргэдийн хурдын төлөөлөгч нар тухайлбал улсын төсвийн болон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын үнэлгээний оронд ажиллахгүй бай гэдэг энэ бүх зүйлүүдийг бол энэ хөтөлбөр тусгаж оруулж аймгийн дэд хөтөлбөрийг анх удаа бид нар баталж байгаа. За энд бас одоо цаашдаа ер нь олон зүйлүүдийг бас оруулж баталж болно. Тийм учраас би бас иргэдээс хэрвээ энэ авилга ашиг сонирхолтой ангид байх энэ хөтөлбөрт бас хийх ажлын санал байвал ирүүлээч гэж уриалж байгаа. За яагаад энэ хөтөлбөрийг онцлоод байна гэхээр бид бол өнгөрсөн онд ажиллаа авахдаа бол нэг зарсан зүйл бол авилга ашиг сонирхлоос ангид улсын тэргүүний аймаг болёо. Бид өөрсдөө санаачлаа. Өөрсдийнхөө өмнө байгаа яг энэ асуудлуудыг шийдэхин төлөө тодорхой алхмуудыг хийя гэдэг ийм уриалгыг төвшүүлж ажиллаж байгаа. Өнөөдөр яг нийгмийн дунд доод шатанд ялангуяа одоо яг одоо нийгмийн үйлчлэгээ үзүүлдэг салбарууд дээр ийм асуудал гараад байгаа. Тэгэхээр энийг яаж ангид байх уу, үүнээс яаж хол байх уу гэдэг зүйлүүд дээр ойлголт өгье, сонин гэгэрүүлэх ажлуудыг хий, өрсөн сэргийлье гэдэг энэ талыг баримтлахын хүрээнд энэ хөтөлбөр батлагдсан гэж ойлгож байна. За хоёр дахь нэг чухал асуудал бол түүгийн ажилчдын цалинтай холбоотой асуудыг сая төсвийн зохицуулалтаар шийдсэн. Өөрөөр хэлбэл сургуулийн өмнөх боловсролын байгуул, сургууль, соёлын байгууллагууд за музейн номын сан, за мөн одоо мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түүх буюу төрийн үйлчлэгээний албан агчдын цалин нэмэгдэл урамшуулалт холбоотой асуудал бол оны эхэнд бол шийдэгдэг орхигдсон энэ асуудал байна. Энэ бол нөгөө түүгийн ажилчид гэрээт болно, гэрээт болохгүй гэдэг нэг маргаан гарснаас үүдэлтэй асуудал. За энийг боловсон соёлын шинжилгээ ухааны яамтай бид нар хамтарч ажилласны хүрээнд нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн асуудлын 558-ыг нь бол боловсон соёлын шинжилгээ ухааны яам, за 740 орчим сая төгрөгийг нь бол аймаг төсвөөр өнөөдрийн уралдаанаар шийдэж байгаа. Тэгсэн энийг шийдснээр түүгийн ажилчид буюу одоо сургуулийн цэцэрлэгийн одоо жижүүр, манааж, үйлчлэгч, тоогооч гэсэн энэ ажилтай холбоо агчдын одоо илүү цаг шагнал урамшууллын асуудлууд бүх одоо энэ зарлууд нь бол энэ жилдээ бол бүрэн шийдэх боломж бүрдчихлээ гэж ойлгож байна. За энэ бол маш чухал асуудал орж байгаа. За гурав дахь нь бол бид оны өмнө 32 айл дахин төлөвлөлтийн өрөөнд байр олгосон. За энэ байрыг одоо иргэдэд нүүн төлбөрөөр хувьчлах асуудлыг өнөөдөр оруулж бас шийдвэрлээ. Өөрөөр хэлбэл нийтдээ 32 айл маань 1108 м2 талбай бүхий яг тухайн баригдсан аншаар бол 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй байр. За өнөөдрийн өртгөр бол 2 тэрбум 2.5 хүрч байгаа байх бараг. Тэгээ энэ байруудыг энэ 32 айлд өн төлбөрөөр өвчлөе гэдэг шийдвэрийг оруулж иргэдийн урлаас бол баталгаа гаргалаа. Одоо ингээд иргэд маань бол үйл хөдлөлийн гэрчлэгийг авах бүрэн боломжтой болчихж байна гэсэн үг. За төсөвтэй холбоотой бол хэд хэдэн зүйлийг анхаарч ойлгох хэрэгтэй. Тухайлбал бид нар оны эхний давсан үйлдэгдлүүд за мөн олон тендерийн хяналтуудаас үүдэлтэйгээр нийтдээ 5.7 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалтыг хийсэн. За энэ дотор бол бид нар энэ онд заашгүй шаардлагатай хэдэн үйл ажиллагаануудыг хийя гэж санхүүж үзсэн 20 орчим төрлийн үйл ажиллагаа байгаа. За энэ дотор тодтогтой хэлэх юм бол хүүхдийн эмнэлгийг одоо иж бүрэн засварлая гэдэг 858 сая төгрөг. За мөн бараа тоогийн цэг дээр яг тэр дарж бурчлах техник тоног төхөөрөмжийг бүрнээр нь авч өгье гэж байгаа. Нийтдээ 1.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг авч өгье гэж байгаа. За мөн тэр бараа тоогийн цэг дээр дахин боловсруулах бага оврын үйлдвэр ажиллах тэр орчин нөхцөл байрыг барьж өгье гэж. За тэр байр баригдсанараа одоо шууд тэр одоо бараа тоогийн цэг дээрээс авж байгаа иргэдийн авж байгаа тэр одоо давхир бүтээгдэхүүнүүдийг тэндэн шууд одоо пресслээд багцлаа дахин одоо бага оврын хүрээнд одоо боловсруулах ийм хэлбэрт оруулъя гэдэг энэ шийдлэр бол энэ хөрөнгө оруулалт гэж байгаа. За мөн шарын бус сумын соёлын төвийг бас иж бүрэн засварлах зардлууд орж байгаа. За гэх мэтчлэн ингээд олон ажлуудад урдуулбал хамгийн том одоо нэр дурдахаар ажлууд нь бол энэ байгаа. За 25 дугаар хороол дээр бол анх баригдсанаас нь хойш бол эхний 1-р ээлжийн авто замын ажил хийгдсэн. За одоо бол айлууд бас нэлээдгүй буутсан, төвлөрсөн байгаа. Түрүүний иргэдийн энэ дээр 25 дугаар хорооллын замын асуудлууд бас яригдсан. Тийм учраас бид нар энэ саналыг үндэслээд 25 дугаар хорооллын 2-р ээлжийн авто замын ажлыг одоо нодлонгийн хийгдсэн 4 замын уулзуураас цаашаа 25-31 дугаар хороол руу холбох замыг урагшлуулан хийх энэ төлөвлөлтөд ажлууд орсон байж байна.